Борхуугийн Сүхбаатар гэдэг тэнийг. Борхуугийн. Борхуугийн. За борхуу, бархуу биш. Борхуу. Манай Гэхдээ 6 ээжийг дашхуу гэдэг. Дашхуу. Аавыг борхуу гэдэг. Хүмүүс тань шиг бархуу гэж андуурхаасаа илүүтэй дашхуу ах гэж асуудаг байсан. Зөв. Борхуугийн Сүхбаатар. Зөв. Борхуугийн Сүхбаатар. За яста мартагдчихгүй бодлоо. Тэгэхээр энэ жил 2020 он би өмнө нэг хөөгөлтийн кино хийсэн юм аа, нэг хулган жилээр. Уул нь би 12 жилээр хөөгөлтийн кино хий гэж бодож ирсэн. Тэгээ хэнийг хийгээд тэгээд тэр үед шөрөнгө мөнгөнд дахиж олдоогүй, тэгээд зогссон. Уул нь 12 жилээр хийцэн бол хөөрхөн болох байсан. Тэр хулган 12 жилд ордог тухай. Тэмээний олон шинжлэх тэргээр нь тэмээ гойвол одоо бүх шинжтэй. Тэгээ би өөрийнхөө байдаг. Би өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр байж чаддаг учраас би эрдэнийн зүйлээр гулгаад идэг учраас би 12 жилд орж болох юм байна. Эрдэнийн зүйлийг эзэгнээд байдаг учраас гэж. Тэгэд энэ жил он гарангууд надад нэг тийм санаа төрсөн юм аа. Манай улс орны амьдрал ч гэсэн бас шинээр иргэн. Тийм ээ. Тэгэд тантай би ер нь нэг сэжмээр холбогдсон. Тэр нь юу гэхээр таавал орон сууц корпорацийн нийслэлийн орон сууц корпорацийн захирал. Хүн хизээж яргалтай байдаг вэ гэхээр нэг идэх хоолтой байхад тийм ээ санаа зовхгүйгээр хоолоолоод. За нэг ороод унтчихдаг, амарчдаг нэг орон гэртэй. Орон сууцтай орон гэртэй байдаг бол хамгийн том жаргал. Тэр тусмаа Монгол хүн. Биднес чинь бол одоо ер нь бол дөнгөж нас бий төрөл ихнэр авангууд нь гэрийн төхөөрч өгөөд аав ээж нь төхөөрж өгч байгаа шүү. Тэгээд л одоо гаргадаг шүү. Орон сууцад байраа төхөөрүүлж ирсэн үү? Би байраа төхөөрүүлээгүй. Та түрээсийн орон сууцанд амьдарч ирсэн үү? Карма өрөөнд амьдарч ирсэн үү? Би тэгж үзээгүй. Ер нь? Үгүй би ерөөсөө үзээгүй. Тэгэхээр яг би зүгээр ингэж боддتي. Би баг багтаа манах их олоола. Та сая одоо 12 жил гээл ярьлаа тийм ээ. Тэгээ би аав ээжээс 12 лаа. Аав ээжээс 12 лаа 11 хүүхдэн. Тэгээд бид нэр гэр оролт одоо бас одоо гэр орол гэж яриад байдаг л да. Би бол инженерийн дэд төсөв орол гэж ярьдаг дуртай. Ялгаагүй л амгаланд яг ингээл бид нар амьдардаг, гэрт амьдардаг. Хамгийн сүүлд унтах гэж байгаа хүн үүдээрээ хор засаад унтдаг байсан. Тэгээд дараад нь байранд ороод 2 өрөө байртай. 2 өрөө байрандаа унтахад тэр яг дээдлийн тэр цонхноос авахгүйлаад үүд хүртлээ ор засаад ингээд зулаад унтдаг. Зүгээр зулцдаг, шалмаар зулцдаг. Тэгээд тэр бол яг тэрний дараагаар тэр орон сууцтай болно гэдэг, тусдаа гарна гэдэг айгүй том зүйл байхгүй юу? Тийм хүний амьдралын хамгийн чухал зүйл байхгүй. Монголчууд бидний хувьд бол тэр гэр төхөөрж өгөх, тэр орон сууцнд тусад нь гаргана гэдэг бол маш чухал. Бусад одоо юу гэдэг Европ биднэрт бол түрээсийн байраар явдаг тийм ээ. Одоо их чухалчилдаг, хөрөнгийг их чухалчилдаг. Бидний хувьд бол орон гэр гэдэг бол хамгийн чухал зүйл болдог. Тийм. Нүүдэлчин хүний. Энэ өн эртний зарчим юм штэ. Тэгээ өөрийн гэсэн тусгаарлал гэдэг бол. Тэгээ нөгөө борг эртээ богд болоод хар эртээ хаан суух шиг сайхан хаан байна тийм ээ. Тэгэхээр энэ бас л их том тэмүүлэлттэй ард юм шүү. Маш мундаг тэмүүлэлттэй. Дээрээс нь бид нар ингэж байгаа шүү дээ. Одоо бол ингэж байгаа шүү дээ. Газар нутгаараа одоо нэг хүнд ноогдох газар нутгаараа хамгийн томд нь. Тий. Байгалийн баялгаараа дээгүүр ордог гэдэг юм тийм. Ингээд дээгүүр ордог. Зарим зүйлээрээ доогоор орж байгаа л. Гэхдээ нэг хүнд оногдох орон сууцны квадрат метрээр гэх юм бол нэлээд сүүл мушигдаг. Тэгин. Энэ ажлыг хийцээ авсан. Энэ 2017 оны 1 сард авсан. 17 одоо 2 жил гарах хүн болж байгаа юм. 3 жил болж байгаа юм байна. Тэгэхээр чи баг багта 12-уулаа нэг гэрт ороод зуулж унтаад дараа нь 2 өрөө тэр юм дотор бүгд ороод тийм ээ. Тэгээд тэр зулаал унтдаг. Яг тэр үед өстой би нэг байртай болно да том болохоор гэж бодож ирсэн үү? Бодлого байх. Одоо хамгийн том хүсэл мөрөөдөл бол тэр тухайн үеийнх нь мөрөөдөл бол ерөөсөө тусдаа гарч байгаа тэр борхуугийн гэдэг айлаас тусдаа гарч байгаа
гол бид чинь би 7 бандтай 7 бандын 7-т нь тэр 6 ахтай. Өөртөө тэр чинь орон гэр бэлдэж өгнө тийм ээ. Орон гэр бэлдэж өгөөд явж байгаа. Тэгтэл бид нар тэр үед юу орон суус төсөөлдөггүй байлаа. Тэгтэл яаж хийж байгаад нэг орон суустал болох юмсан. Тийм. Манай ах хэлжсэн юм. Та нар харин ч одоо азтай байна. Тэр үед бид нар юу ипотекийн 8% зээл. Тийм. Юу түрээсийн орон суус түрээслээ дэмжлэх орон суус. Карма түрээсний карма өөрөө олдвол их юм. Бүр их юм тийм. Мөнгөө цуглуулж агаад арайчууд тэр бүтэн мөнгөө барьж очиж байгаад нэг байр авах асуудал яригдана. Тийм. Гэхдээ байр бол бүр холын мөрөөдөл хашаа байшингаал ихний хэлжинд. Тийм. Ерөөсөө шууд буугаад өгсөн байсан юм чинь. Та нар бол харин их азтай байна. Ба ямар ч байсан нэг төлөөд авах байртай байна гэд манай нэг хэлжсэн. 90 онд хэдэн настай байсан? 97 онд би 10 жилээ төгссөн. 2000 он гэхтэл чи дөнгөж нэг дээд сургуулаа 2002 онд дээд сургууль. Тийм байж тийм байна. Би яг уул нь бол би одоо Говьалтай аймгийнх. За. Аав ээж хоёр хоёулаа Говьалтай аймгийн Бигэр сумынх. За. Би бол гэхдээ аймгийн төвийнх. Одоо тэр хоёрыг бодвол арай жоохон аав ээж хоёр маань аймгийн төв рүү орж ирээд. Гэхдээ би гэртээ төрсөн. Зөв. Гэртээ төрөхдөө битүү хайлстай төрсөн. Сонсч ирсэн үү та битүү хайлстай? Мэдгүй би тийм битүү хайлстай. Одоо зүгээр би унгалж байгааг харсан. Гүү унгалж байгааг харсан. Тий. Тэгээ нэг юм хальс байдаг шин. Тий тэгээд хайлстай одоо нэгсэндээ баг усан гавснаа гүйст гарал өөрөлд өгч байгааг хэлдэг юм шиг байна. Тэгэл одоо манай одоо ах эгч нар аав ах эгч нар айгүй их тийм бэлгшээлтэй. Тэр бэлгшээлтэй юу? Бэлгшээлтэй болол одоо битүү хайлстай хөхт уянтай гэж ярьдаг байсан. Тийм үү? Тий. За. Тэгэл тэгээ 3 настайдаа нөө 3 настай хахад Улаанбаатар хот руу орж ирэл тэгэл амьдрал. Тэгээ чи хотын иргэн. Тэгээ хотын иргэн. Тэгэхээр багасаа 3 настайгаас хотод орж ирсэн юм чи хотын л хүн болж байгаа. Надад их сайхан санагчлаа. Яг тийм хатуу хөтөө амьдралын дундаас ургаж гарч ирсэн цэцэг. Тэгээ хүсэл мөрөөдлөөр жигүүлээд өнөөдөр яг энэ том корпорацийг Улаанбаатар хотынхныгоо орон сууцшуулах, дээвэртэй болгох. Тэр дээвэр нь бас дотроо их ая тухтай байх. Тийм ээ. Ийм чиглэл дээр ингээд ажил хөдөлмөрөө 3 жил зүтгэсэн байна тийм үү? Энд чинь хүрэхэд гэхдээ маш их цаг хугацаа хөдөлмөр тэмцэл шаардж байгаа шүү дээ. Тий. Борхогийн скватер. Дээд сургуулийг ямар юунэ төгссөн? Би ер нь жоо бас хүүхэд байхдаа юу яасан амгалант одоо байж байгаа нэг 2 өрөө байрлуу нүүхтэй төмөр зам руу нүгээд. За. Тэгээд төмөр замд 10 жилээ төгсөөд дээд сургуульд орох гээд гисэн манайх 3 хүн оюутан байдаг. 4 дахь оюутан орох юм бол төлбөр төлж чадхаа байлдаг. За. Тэгээд 1 жил өнжөөд тэр чинь өнжиж байгаа чи ерөөсөө зорилго нь сургалтынхаа төлбөрийг төлж чадах гэж л төлөх гэж л өнжиж байгаа шүү дээ. Ажил хийж. Тэгээд тэр үед одоо ах эгчигээ дагаад хоётолчин болоод. За. Хөөе. Тэр үед Динжин мянган зах дээр гарч одоо Госто бижиг эрэхтээ одоо бижиг хойж зардаг. Чи одоо ингээд энэ бижигийг эсгээд аяхоо ер нь бол одоо бол хөндөрсөн. Одоо хөндөд ер нь бол чаддаг байсан биш. Ер нь бол тэрийг бол одоо ганц мэрэгсэн одоо зүйл байлаа шүү дээ. Одоо маш одоо тэр чин зах руу гарахад бол маш урдаа оёол бушууган шиг нэг бижиг хойж аваад аваачаа. Зараал нөгөөдгөө. Сурагчийн форм ойдог байсан уу? За ер нь бидний үед чинь сурагчийн формоос яг тэр үед бол яг одоо 10 дугаар ангийн хүүхдүүд нөгөө бижиг хүмүүс эхэлж ирсэн үе. Тийм байна тий. Яг тэр үе лөө. Малгай их хойж оёно. За. Одоо энэ 8 талтай 6 талтай малгаанууд их оёно. Зөв. Малгай их хойж юмсан. Найз нар бол тэр малгайгаа оёдаг гэж гойно. Манай ерөнхийлөгч чинь одоо өмдийг бол маш гоё инж чинсэн өмдийг. Батлах юм хэлээч. Би ч гэсэн аваалаг мөсчлээс. Мундаг сайн аян шүү дээ. Тэр үеийн одоо яалтч арга байхгүй үеийн бас нэг тэгээд нийгмийн тэр нэг үеийн тэгж таард юм шүү. Тэг өөрөө хөдөлмөрлөж, өөрөө мөнгө олж тэр мөнгөөрөө сургалтандаа зориулах гэж өөрийгөө боловсруулах гэж. Тэгэхээр ингэн аюулаа. Одоо сургалтандаа би боловсруулах гэсэн соёлын нэг юм нэг жижигхэн дараалттай явна гэхдээ асуудлууд их замбраагүй байна. За тийм. Амьдрал өөрөө замбраагүй. Тий, замбраагүй. Айгу одоо юу их замбраагүй. За хоёулаа фэйсбүүк руу чинь орё. Таны фэйсбүүк одоо нээхэд элдв
янз юм байхгүй тийм ээ. Йоо юм байхгүй шууд нэ. Байхгүй. Facebook нөхөөс өмнө сургуулаа яриа дуусгач. Таны дөрөвний асуусан. За тэг. Тэг би эхний сургууль бол тухайн үедээ одоо хувийн сургууль байна уу, улсын сургууль байна уу мэдэхгүй. Хамгийн их гоё сурчлагаа хийдэг нь бол хувийн сургууль. Тий. Бүгд хувийн сургууль, улсын сургууль гэлтгөө сайхан сурчлагаад одоо явуулж ил. Тэгэхээр аялал жуулчлал зочдууд л гээд тийм Тэр содон байсан. Содон санагдаад. Тий. Тэгээд аялал жуулчлалын удирдлагын дэд сургуульд зочдуудлын мэргэжлээ төгсөөд тэгээд дараад нь бизнесийн удирдлагаар яг бизнесийн гараан дээр гарч ирээд хүн бизнес хийгээд эхлэхээр өөрөө ирэхгүй тэрийг бүр судалж мэдхийг хүсээд тий. Тэр хүсэл зоригоороо өөрөө тэр одоо хамгийн сайн сургууль нь хаана байна гэд тэгээд Монголдо бол одоо хамгийн сайн мэдээж удирдлагын агенттай бизнесийн удирдлага Зөв. тэгээд бизнесийн удирдлагаар очиж сурсан. Тэрэнд надад маш их юм өгсөн. Тэр бол яг миний бизнесийнхаа гарааг бас өндөрт гаргах тэр боломжийг олгож өгсөн. Тэрний дараагаар бол бас нэг ингээд төр засгийн зах тухаас нь ойлгож аваад бас нэг төлөөлөгч болж үзээд Тийм үү? дүүргийн төлөөлөгч Дүүргийн. За. Тэгээд энэ төрийн удирдлагаар би магистр хамгаалсан. Зөв. Тэгээд төрийн удирдлагаар магистр хамгаалахдаа надад юу хэрэгтэй юм бэ гэхэлэр би ерөөсөө энэ төрд орж ирсэн ч бизнест орж ирсэн ч гэсэн ерөөсөө л гадны хөрөнгө оруулалтыг л ерөөсөө хамгийн чухалчилж байна. Бүгд нийтээр л гадны хөрөнгө оруулалтыг ярьд юм байна. Тийм учраас гадны хөрөнгө оруулалт нь нөлөөлөх дүн шинжилгээ гэдэг сэдвээр дипломынхаа ажлыг хамгаалсан. Гадны хөрөнгө оруулалтанд нөлөөлөх дүн Хүчин зүйлийн шинжилгээ. Тийм байна. Тэр нэрдээ чухал нь биш хамгийн гол нь гадаад хөрөнгө оруулж ирэхэд юу нөлөөлөд байна. Тэр шинжилгээг би тэр дүн шинжилгээг сайн хийж чадах юм бол надад хэрэгтэй юм байна л гэж тэрийг олж авахгүй ч л тийм сэдв байна. Тийм байна. Тэгэд бизнес за хоёул фэйсбүүк нэгээд тэгээ бизнесээ ярина, өөрийн чинь тухай ярина. Харин энэ нэг сони асуулт гарчлаа. Аялал жуулчлалаас сурч байгаад хэл бол маш их хэрэгтэй гэж. Нэг номерт хэл хэрэгтэй. Тэгэхдээ би мэрэгчлэрээ ажиллахгүй тодорхой болцсон. Тэг сургууль төгсгöd. За. Ямар ч хэсэн эхлүүлсэн сургуулаа төгсгöd дипломаа олж аваад тэгээд шууд бизнесийн гараандаа орсон. Сургуулаа төгсөөд. Хувийн. Одоо бол өөрөө бол нөгөө амьдрал чинь одоо эргээд нүдэн чи харагдаж байгаа шүү дээ. 12 хүүхэд 4 хантай гэрт зулаа тавьчихсан байж исэн тэр бол үргэлж нүдэн чи харагдаж байгаа шүү дээ. Мэдэн шүү дээ өөрөө тий. Байн санагдаж явах шүү дээ. Тэгэхээр одоо бизнес гэдэг маань чиний тэр ах дүүсээ бас өөрийгөө авч явах гол үндэс болж хөрсөн байна. Ямар бизнес? Одоо Суман гүн Трэд гэдэг компани байдаг. Үгүй Суман гүн Трэдгийг сонссон юм байна. Тэгээ одоо цагаансар болохоор л тийм үлзээ юм баг. Тийм үлзээ бов тий. Оо тий. 2003-4 онд одоо сургууль төгсөөд бас нэг 2 жил өөрөө бизнесээ хийж агаад тэгээд яг ямар бизнесийг одоо чиглэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй болсон. Тэгээд сонгох хэрэгтэй болохоор одоо манай ээж ихлүүлсэн тэр үед одоо Суман гүн гэдэг компани тэрэнд нь бас тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хий. Тэрийг нь ерөөсөө авч явъя. Энэ ерөөсөө цаашаа явуулбал бас болох юм байна гэж. Тухайн үед найз нөхдрөөсөө ч гэсэн асууж лээс яах бол гэд. Тэгээд нөгөө нэг ойдл хийгээд идэг хүн чинь аялал жуулчлал мөчлөгээд яваад байснаа зочдуулгаа яваад байснаа одоо гівгээд нарийн бол орох нь чигээд. Тэгээд тийшээ орсон яг 2003 оноос 2009 он хүртэл бол энэ Суман гүн Трэд гэдэг компани хамгийн оргил үе байсан. Үндсэндээ яг ялангуяа энэ хэвийн боовны зах зээл гэдэг тэр маш олон шинэлэг зүйлүүдийг гаргаж ирсэн. Үндсэндээ нэг хэсэг чинь бол яг ингээл подол болгоны доор, байр болгоны доор л ундааны цех, тэгсэн. нарийн боовны үйлдвэр, бүхний цех байлаа шүү дээ. Тэднээс чинь бүгдөө ингэж гарч ирэл тэр бизнес дээр аль нь үлдэх үү гэдгийг шалгуур явж эхэлсэн. Тэгсэн. Тэгэхэд тэрнээс цөөхөн идэх нь үлдсэн. Гэхдээ энд бол нөгөө нэг өгөөж одоо талах чихэр гэдэг материал өгдөг тэднийг бол оруулахгүй ш. Тэднэр чинь бол уугаар том ховцоогаар одоо ядгийн наазалцал үйлдвэрийнх нь байр том газартаач гэдэг юм. Тинчээ ямар ч үйлдвэрийн байргүйгээс эхлээд тэднэртэй өрсөлдөд явна гэдэг бол айгүй том зүйл байхгүй юу? Том зүйл. Тэгээд тухайн үедээ бол
яг тэр зах зээл дээрээ эхний ингээл 3 4-т нь өсөлтөө бий болгож гарч ирснийгээ л бол их тухайн үед бол их одоо өөрсдөө их бахархаж омгчдаг байлаа шүү дээ. Одоо тэгэж одоо тэр үед бол үнэхээр яалтж байгаа байхгүй. Одоо ч байсаар байгаа тэрний. Би бас яг азтай хүн. Яг манай бизнесүүд яг сая шиг жижиг дунд үйлдвэрлэл, том үйлдвэрлэлүүд ингээ гараага эхэлж ирсэн капиталист маркаараа одоо амьдралд орж ирсэн тийм ээ. Зах зээлийн эдийн засгаар орж явах энэ үед би баахан реклам хийсэн байдаг. Хийсэн ер нь одоо ч хийсээр байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй цуг ёстой өөрийн чинь 5 одоо улбоо буцалж байгаа халуун тогооны дэрэгдээс та нар эхэлсэн шүү дээ. Хажууд нь зогсож байгаа л тэгээ урьлаа тийш нь боо тийш нь хийгээл хар зогсож байгаа л болгож авдаг. Өнөөдөр их хүртэл ингэж явж байгаа энэ хүмүүстэй цуг нэг агаар амьсгалж нэг нийгмийг бас дээшлүүлэх хүмүүнд ардын амьдралыг сайжруулах тухай бодож явсан дах баяртай байдаг л да. Би бол танай реклам хийгээг баг. Сомонгон би хийгээг санаж байна. За өгөөж хавцаа бол тэр бол миний зиндааны юм байсан. Манайч бас нэлээд хэдэн студиэр хийлгэсэн. Нэрээ танаар хийлгэж байгаагүй юм байна. Тэгэхээр болол манай хэд хэдэн рекламыг хийжсэн. Тий. Тэр чи миний шав юм байгаа хөргий. За хоёулаа одоо фэйсбүүкээр. За. За ямар хаягаар орж ийн? Скватер борхуу гэд хаягаар. За тэнд нэг жижигхэн зөвлөгөө өгнө. Одоо ер нь олон хүнтэй танилцаад ингээд хүмүүс өөрийн чинь юу руу орно. Тэгэхээр кириллээр өөрийн чинь хаяг байх хэрэгтэй. Кирилл болгоорой. Миний 2 хаягтай. Нэг нь кирилл дээр байдаг нь бол миний пэйж. Зөв. Профайл нь бол ингээд орхолоор мэдээж англиар орж байгаа болохоор. Заавал тэгж орно. Тэгээ энэ бол тэгэхээр бас нөгөө хувийн юмнуудаа явуулж байгаа болохоор кириллээр ороход бол миний бүх юм нээлттэй харагддаг. Зөв. Тэгээ одоо нэг тийм байна л хүн бүхэн өдрөөхөн сонголт хийж идэг. Бидний сонголт бас заримдаа алдаж оноод идэг. Тэгээ заримдаа алдаад баг дипломгүй хүнийг шахууд ерөнхийлөгч болгочихсан талч бий. Бараг болцсон тал бий. Тийм учраас Скватера юугаа аяга сайхан зөв болгоод авна. Чиний пэйж дотор ороод ингээд явхад энэ тэнд нэг авчуулсан тэр юм байхгүй. Өөрөө нь бизнес гэрээ бол бизнесээ бол тогтооцсон юм биш үү? Одоо дүүнертэй өгч юм уу? Эсвэл маань бизнес бол ах эгч нар одоо тэр бол аваа явж байгаа. Одоо надад хамааралгүй болоогаараа. Гэхдээ мэдээж хэрэг ах дүүнер одоо өөрийн чинь амьдралын одоо цалингаар амьдраагүй шүү дээ мэдээж хэрэг. Тэрийг бол хангалттай хувь одоо юм байд юм байгаа шүү дээ. Тэндээс чинь тусдаа салгаад бас өөрийн тусдаа бизнес гаргаад тэрийг хөгжүүлээд явуулж штэ. Би юу гэх гээд нэхэр уучлаарай. Одоохон нийтийн албанд өөрийг ажиллаж байгаа хүн штэ. Тий. Нийтийн албанд ажиллаж явах үед юу одоо цаашид ажиллах ийм нөхцөл байдал нийтийн мөнгөнд одоо тун хямхтай хандуулахын тулд би энийг асууад байгаа юм. Бид ч бас жидүү мэдүүгээд янз бүрийн асуудал их орчлоо штэ. Одоо биднийг удирддаг, бидний сонгосон хүмүүс маань. Нэг номерт хамгийн их санаа зовох зүйл бол энэ багхгүй юу? Харин тийм би бас хэлж ядаад ингээд тий зөв. Энэ бол ерөөсөө угаасаа одоо бүх юм ингээд улам цаашаа нээлттэй болно. Тэгнь. Улам хяналттай болно. Тэгнь. Улам бүх юмны бүх хүмүүсийн бүх зүйл тодорхой болж эхэлнэ. Энэ бол хамгийн зөв зүйлтэй зүйл багхгүй юу? Цаашлаа зүгээр жижигхэн жоохон алдааг хүртэл ус төрчний алдааг нийгэм одоо шүүгдэг. Тэрэн дээр нь дүн тавьдаг болно. Энэ бол хамгийн зөв зүйтэй юм. Энийний нэг илэрлэл нь бол энэ юм байна. Тийм учраас би ороод байгаа. За энэ чи ямар гоё зураг вэ? Энэ чи одоо хаана мандаж байгаа хэрэг вэ? Энэ Баянзүрх хайрхнаас одоо яг нар мандаж байгаа. Ер нь бол жил болох Баянзүрх хайрхлагаас гардаг. Ер нь Баянзүрхийн ирсэн цагаас Улаанбаатар хотод энэ өдөөнөөс Улаанбаатарт орж ирэл тэгэл Баянзүрхээ тойрол яваад байгаа. Зүүн зүгээс. Тий. Ирсэн юм байна шүү. Нар ургацгүйс ирсэн юм байна. За энэ өөрийн зураг бол хурал дээр
дүүрэг иргэдийн төстэй хурал дээр үг хэлж байгаа зураг байна. За иргэдийн төлөөлөгчтэй хурал өөрөө тэгэхээр нийгмийн том төлөөлөл болж штэ. Олон хүний бүр хаанаас ажиллаа ихэлсэн. Хорооны иргэд нийтийн хурлын дарга гэдэг юмд өрсөлдөж л. Тэгээ тэр бол нөгөө хорооны иргэд нийлээд сонгодог хамгийн шудраг, хамгийн өрсөлдөөнтэй Нам лам байхгүй. Ерөөсөө нам ламд бүгд орж ирээ бүгдээр өрсөлдөнө. Бүгд өрсөлдөө. Тэгээд тэр өрсөлдөөнд хорооны иргэдийн нийтийн хурлын дарга болоод дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болоод ингээд цаашлаад ихэлсэн гараагаа ихэлсэн. Хүмүүс яриад байдаг таны түрүүнд хэлж дээ тийм ээ. Ер нь юмд амархан хүрсэн хүн дандаа нэг асуудал дандаа тарьдаг. Юмыг ойлгодог хүн гэдэг. Хүмүүс бас цүнх өргөчөө гэж асуудаг. Тийм ээ. Яг зөв. Өнөөдрийг хүртэл явахдаа маш их тэмцэл дундуур гарч ирсэн гэж өөрийгөө хардтыг. Миний эргэн тойрныхан ч одоо бас мэднэ, ярьдаг, хэлдэг. Жишээ нь нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшихийн тулд одоо тойр дээр хамгийн их ажилдаг дүүргийн төлөөлөгч учраас чамайг дэвшүүлнэ гэж байж хагаад яг нөгөө намын сонголт болдог хурлын өмнө нэр хасцсан. Тэгээд намынхаа хурал дээр ороод заалнаас нэр дэвшдэг гэдэг. Одоо та ойлгох. За тий. Энэ нийтийн сайн сайхны төлөө явж исэн энэ 8 хийгээ зогсож байна. Тий. Яг одоо хамгийн анхны ажлын байр их үдэ тийм ээ. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ Динжин мөнгөний зах дээр яг Нарантуул руу шилжидгийн өмнөх жил л багтаа одоо тэгэл яг би нэг буугдахаас өмнө байна тийм үү? Буугдахаас өмнө мундаг зах байсан шүү. Хевсийг хашаан дээгүүр давуулж тогтцоод аюултлаас нь зараа зогсчихдаг. Энэ юу? Энэ пальто юу? Энэ тухайн үед нэг бичиг одоо дам бичиг гэж за. Тийм дам одоо бичигүүд. Ер нь би бол өмд ойдгүй зөвхөн дээдлүүр дам бичиг ойдгүй. Бичиг ойдог байсан тий. Тэгээд ер нь бараа янз бүрийн бараа зараа зогсож байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө ойсон малгайг өмссөн зогсож Аль байгаа. энэ чинь модонд орсон байсан үе юм тийм ээ. Модонд орсон байсан үе. Тий. Энэ одоо яг энэ тэр үед их зураг үлдээгүй одоо чи юм оёо сууж штэ. Одоо өөрөө оёо сууж байгаа. Ойдлын машинаар. За цааш нь. За энэ бол хүүхдийн эзэрхийллийг дэвчихгүй гэдэг нөгөө яг энэ хүүхдийн эзэрхийллийн эсрэг нэгдэж байгаа нэгдэлд орж исэн юм байна. За энэ манай ээж за. Энэ сумын гүний одоо үүсгэн байгуулагч манай ээж энэ хажуу талд нь сонин Тэнгэрийн ишгийн захирал. Тэнгэрийн ишиг гэдэг бас нэг за тий. Тийм санаж байна. Тий энэ хоёулаа цугтаа нэг өдөр шагнал аваад. Зөв. Тэгээд би энэ хоёртаа цугтаа зураг даруулсан. Бид нар нэг салбарын бас хоорондоо чинь алтан газтай хөдөлмөрийн гайн болон тэгээд хөдөлмөрч тийм байна. Хөдөлмөрийнхөө үргэлж юм. Ер нь бол яг зүгээр миний бас энэ ажил амьдралд одоо энэ хөдөлмөрч байх, энэ жоохон бизнес сэтгэлгээтэй байхын юмд бол манай ээж бол голлох дандаа нөлөө үзүүлж исэн. Энэ одоо барилгын малгайтай зураг байна тийм үү? За энэ нэг сонин зураг. За наадах чинь жоохон тодруулна. Тухайн үед энэ дээр бол бас би зүгээр коммент хийчихсэн. Бид нар чинь Сеулийн орон сууцны корпорац гэх яг манайхтай ижилхэн. За яг ижилхэн яг энэ төрийн орон сууцны корпорацтай ижилхэн яг юм зохион байгуулалт бүтцтэй. Тэгээ Сеулийн орон сууцны корпорац бол энэ ногоон орон сууц, энэ орлогод нийцсэн орон сууц гэдгээр сүүлийн үед маш их одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ бид нар яг энэ үйл ажиллагаатай танилцаж эндээс бид нарыг бас тухайн үед очиод биднэрт бас санхүүжилт өгөөд тухайн үед бид нар одоо яг НОСК бол анх байгуулж ирсэн яаж төсөө бүрдүүлэх хүртэл явж ирсэн. Тэр үед Сеулийн орон сууцны корпорац биднэрт 200 сая вон бусдгууд тусламжаар өгч манад одоо чадварыг бэхжүүлж өгч ирсэн. Тэр цаана зогсож байгаа нөхөр чинь нөгөө нүүрс гамбаа мөн үгүй юу? Манай нүүрс гамбаа тэр үед цуг явж ирсэн. Тийм байна. Энэ сая энэ үйл бас л Улаанбаатарыг авч гарлаа шүү. Энэ хамгийн чухал зүйл бол цэвэр агаар. Тий. Цэвэр ус. Тий. Цэвэр жорлон. Одоо үндсэн хууль дээр бичээстэй байгаад юм штэ. Тий. Цэвэр агаартай болох ажлаа хийгээд эхлүүлж байгаа бол цэвэр устаа болох ажлаа бас энэ ус тавиад эхэлсэн шүү дээ. Юу руугаа. Тий. Ус цэвэршүүлэлтээ хийгээд тэгээд тэгсэн тий. Тийм ээ. Одоо цэвэр жорлонтой болох асуудал байна. Тий. Цэвэр жорлонтой болох асуудал хэдий ингээд айл бүрт нь явах хэдий ч ерөөсөө энэ бүгдийг цогцоор нь шийддэг юм бол орон сууцны бодлого байхгүй юу? Тий. Тэр бодлогыг хэрэгжүүлэгч нь бол хотод бол нийслэлийн орон сууцны корпорац. Тэр корпорацд өөрөө
Захирлна. захирлаар нь. Захирлна. Сая нэг ярeen донд чинь гоё сонсогдлоо л доо. Орлогод нийцсэн орон сууц гэх юм. Орлогод нийцсэн орон сууц гэхэлэр хүмүүст их одоо дотн боломжтой. Тий. Тэгээд хүмүүс нэг алдаа нь ингэж ойлгох гэдэг. Орлогод нийцсэн орон сууц гэхэлэр хямдхан орон сууцыг хэлээд байгаа юм уу гэж. За. Энэ болохоор орлогод нийцсэн орон сууц гэхэлэр хямд орон сууцыг хэлдэг. Тухайн хүний тэр орлогот нь тааруулаад орон сууцтай болох бололцоог нь хангаж өгөхийг хэлдэг. Ухаандаа таны одоо сарын орлого гэдэг хүний өрхийн орлого нь сарынхын орлого нь хэд байх вэ? Тэрнийхэн тэр 40% нь орон сууц авахт нь зориулагдана. Тэр нь ямар квадрат ямар юм орох боломжтой, хэдийн хугацаанд төлөх боломжтой гэдгээр нь гаргаж ирнэ гэсэн. Танд хэрвээ урьдчилгаа төлөх боломж байгаа бол тэр урьдчилгааг чинь бодож хасаж үзэж байгаад одоо танд бол ийм хугацаагаар ийм орон сууц авах болцоо байна гэж. Тэгээ орлогот нийцсэн ногоон орон сууц гэж. Ногоон гэхэлэр яагаад гэж байгааг тэр хэлж байгаа гэхэлэр ногоон гэдэг бол одоо нөгөө хэрэглээний яг цаад хамгийн том санаа нь хэрэглээний зардлыг бууруулах зорилготой. Одоо эрчим хүчний хэмнэлт нь хэрэг, дулаан алдагдал нь хэрэг, саар ус ашиглаж байгаа юм уу? За тэгвэл байрагдахтаа хүртэл тэр нь одоо ногоон технологиг ашигласан юм байна уу гэд олон юм явдаг. За ингээд орлогод нийцсэн ногоон орон сууц гэдэг бол ингээд танд орон сууцанд оруулж байгаа гэсэн таны нөгөө нэг сөөхөн төлбөр юм уу, усны төлбөр юм уу, цахилгааны төлбөрийг чинь баг гарах, урт хугацаанд баг гарах зорилготойгоор тэрийг хийгээд байгаа. Нэг талдаа хүмүүс ойлгоод байдаг. Ногоон бол ногоон орон сууц бол өртөг өндөртэй болсон. Тэгтэл чи орлогот нийцүүлнэ хямд орон сууц ярих гэдэг хаа гэдэг. Энэ бол биш. Орлогот нийцүүлнэ гэдэг маань тэр өндөр үнэтэй байна уу хамаагүй тэр орлогот нь тааруулж нийцүүлэхийг хэлж байгаа. Нөгөө талдаа энэ айгүй том бодлого. Энэ зүгээр ингээд нэг яриад ганцхан орон сууц ярьдаггүй энэ төсөл дотор. Ажлын байр ярьдаг. Тэ маш олон тэр хангалттай ногоон хүртээмжтэй ногоон байгууламжийн ярьдаг. Тэр төвлөрлийг сааруулах талбарыг нь ярьдаг. Яагаад ажлын байр ярьж ийм вөхлөөр тэр ажилтаа орлоготой байж тэр одоо орон сууцныхаа мөнгийг төлнө. Тийм учраас ажлын байрыг яаж хангагдах вэ, биелүүлэх үү гэдэг тал яригддаг. Гэт маш олон том утгаараа бол энэ одоо хөтөлбөр их үүтэй том орон сууцны бодлого хөтөлбөр. Тэгээд энэ том бодлого хөтөлбөр ингэж явд юм байна. Олон улсад ингэж явд юм байна. Манад яг энэ шиг явах ёстой юм байна гэдэг. Ингээд ирэхлээр нөгөө олон улсын донор байгууллагууд чинь одоо жишээ нь тосолж ирэх нэ. Уур амьсгалын ногоон самаа эдэр чинь яг зөв юм чинь одоо авчиад байгаа. Ухаандаа одоо бид нар түрээслээ дэмжлэн гэдэг орон сууцыг бол өмнө нь байдаггүй байсан. Одоо бол нэг л байдаг зүйл хэвийн зүйлүүдээ бодоод байгаа. Тэгэхэд энэ 2019 онд одоо анх удаага энэ түрээслээ дэмжлэн гэдэг хэлбэрийг нийслэлийн орон сууцны корпорац бий болгосон. За энэ дээр түрээслээ дэмжлэн гэдэг маань та тухайн авж байгаа орон сууцаа түрээслээ дэмжлэх хэлбэрээр төлсөөр байгаад өөрийнхөө болгоно л гэж. Одоо нэгсэндээ ипотекийн дараагийн үйлчлэг байхгүй. Тийм байна. Тэгээд энэ бол одоо үнэхээр одоо иргэнд бол хамгийн чухал зүйл болоод байгаа. Та хүүгийн дарамтанд орохгүй тийм ээ. Ипотекийн хүүгийн дарамтанд орохгүй. Ипотекийн хүүгийн дарамт бол чанга юм байл шүү. Чанга шүү. Гэхдээ ямар ч үсэн ихний ипотекийн зээл бол маш олон хүнийг орон сууцнд хамруулсан. Тэгсэн тэрэндээ маргах юм байхгүй. Үүргээ биелүүлсэн. Одоо дараагийн юм гарч ирэх хэрэгтэй. Одоо яг тэр шиг асуух гэдэг юм л. Одоо хоёр дахь нь бол орлогод нийцсэн. Тий, ногоон орон сууц. Ногоон орон сууц. Ухаандаа орлогод нь нийцүүлнэ гэдэг нь маань түрээслээ дэмжлэхийг хилээд байгаа нэг хэлбэр нэ. Тийм байна. Хятадд бол энэ түрээслээ дэмжлэхөө бас энэ орлогод нийцсэн орон сууц гэж яриад түрээслээ дэмжлэхийг 7 хэлбэр сонгосон байна. Одоо 7 төрлөө түрээсэлж өмжилж байна. Манад бол одоогоор бол 2хан байна. Энийг бид нар цаашаа улам өргөжүүлнэ. Энгийн түрээс бол нэг тустай байгаа. Түрээслээ дэмжлэх нь бол одоо манайхан носк бол 2хноор юу болж байгаа. Ихэллэн. Цаашаа ингээд өшөө олон болох. Зөв. За цааш нэг жижиг явъя. За ингээд гэр бүлээ харуулахгүй бол одоо ёстой болохгүй шүү. Авгаа загны шүү. Энэ наадмаар байх шиг байна. За наадмаар бүгдээ наадмын асарт сууж байна. Наадмын асарт сууж байна. За энэ тэр цаана бидний шилдэг хөхөн бол манай гэр бүлийн хэн гэдэг вэ? Эрдэнэ жаргал. За ямар мэрэгждэг вэ? Санхүүгийн мэрэгчлээ. За дундуугаа охин том охин чи юм шиг байна. Том охин. Ямар хөрхий. Том охин банд хоёр юунд байгаа? Орос гуравт сурдаг. За.
Тэгээ бага нь бол одоо энэ жил сургуульд орох гэж байгаа. Би бол энэ яг ерөнхий боловсролд нь бол тийм их өндөр өртөгтэй сургуульд оруулах бол бас их димий гэж боддог. Яагаад? Ерөнхий боловсролдоо авах тэр сургалтууд нь одоо тодорхой ойлгомжтой байхгүй юу? Жишээ нь 1-р ангийн хүүхд ороод өсгөл сурах хүүхдээ шүү дээ. Уншиж бичих үүрэгтэй. Дээрээс нь тоо бодох тийм ээ. Ийм л үүрэгтэй. Их өндөр төлбөртэй ч вэ, төлбөргүй ч вэ адилхан л тэрийг зааж байгаа. Харин багшийг чуулжлах хэрэгтэй. Багшийг үн цэнтэй байлгах хэрэгтэй гэж би бол боддог. Сайн багштай байх юм бол хүүхд бол сайн сурна. Хүн ямар хүн болох вэ гэдэг бол гэр бүлээсээ хүмүүжил авна. За зүйтэй. За өөрийн бодлоо өөртөө зөв. Тий. Надад их зөв философи байна. За тэгэхээр хоёулаа одоо ихтэй таны дараачийн зургийг харнаа. Энэ зураг ямар очтой зураг гэхэлэр энэ одоо би яг нөгөө төлөөлөгч учраас нийтийн төлөө явж байгаа учраас миний фэйсбүүк руу ороход бол ер нь одоо чинь зураг руу харахад дандаа олон нийтийн амьдралын асуудлууд явж байна. Жишээ нь ингээ хөрсний ус гараад урсаад ингээ зам эвдээд тэн дээр нь замдаа байгаа айл хэцүүдүүлээд тийшээгээ явах боломжгүй болгоод ингээ хийцэн байх жишээ нэ. Тэгэл энэ проблемуудыг л одоо бас газар дээр нь очиж шийдэх. За тэгээд хог мог тэгээд одоо тэгээд яриад байх юм бол дийлд шүү дээ. Тэгээд одоо ер нь бол яг зөв хотын ажил бол нэг талдаа хэцүү юм шиг хэрнээ их сайхан ажил. Дандаа хүнд сайхан зүйл бүтээж өгч идэг. Хүнийг дандаа баярлуулж идэг. удирдлагын актив төгссөн тэр мэдлэг боловсруулчин чамд одоо яг хэрэг болж байна. Амьдрал дээр хамгийн том хэрэг болно шүү дээ. Ерөөсөө хүн ингээд ажиллаа явж хад миний амьдралд хамгийн чухал нэг зүйл байдаг. Энэ бол санаачлага. Яг үнэ санаа. Үгүй чи аргуудаа бизнесээр явцсан хүн санаа гэдэг бол ерөөсөө тэгэл тэр чигээрээ л агуу. Тэгээд дэрэс нь хорд. Тий. Маш сайхан зүйлийг санаачсан хүн бол хурдтай байх юм бол тэгээд цаг хугацаанд ямар ч хугацаатай тохиолдол бол тэр нь бол амжилт олж ирдэг. Эрэм бич. Наад чи юу вэ? Бас нэг асуудал байх шүү дээ. Энэ маш их зүг та одоо их төсөл бичих аргачлал сэдвүүт сертификат олгох сургалт. За энийг өөрөө явуулж гин үү? Өөрөө бас явна. Одоо биднээсийн дунд байна штэ. Одоо энэ хүмүүсийн дунд төсөл бичиж сурах нь орой хоолой хийхтэй адилхан тийм гар дор орсон байх хэрэгтэй. Төсөл бичих гээд бизнесийн гараагаа эхэлж байгаа хүмүүст зориулаад энэ дээр хамгийн гол нь бас дахиад хэлэхэд тэр бизнесийн гараагаа эхлэж байгаа тэр хүмүүст очиод сургалт явахдаа дахиад нөгөө санаагаа ярьдаг. Тэг яг үнэ. Хамгийн гол нь чухал зүйл нь санаа шүү. Тэр санааг буцаагаад энэ төсөл болгоход яад юм бэ гэдэг аргачлалыг ярьж байна. Тэг чи олон хүнд уншсан уу энэ? 19 оны үеийн дэдвэ штэ хэрсэн. Энэ одоо хэдэн он тий энэ одоо 19 онд ер нь бол жил болохондоо ерөнхий боловсролын сургуулийн төгсөж байгаа ангийн хүүхдүүдэд бол мэрэгчлээ хэрхэн зөв сонгохлоор бол лекц дандаа явуулдаг. Бүр гарын авлага номтой. За. Яагаад гэвэл би өөрөө мэрэгчлээ сонгохдоо айгүй их тийм одоо их тийм онцлож их чухалчлаагүй реклам хурдаа сонгоцсон гэж өөрөө боддог байна. Зөв. Тийм учраас энэ залуучууд энэ төгсөж байгаа энэ хүүхдүүд мэрэгчлээ сонгохдоо хамгийн чухал зүйлийг харж явах хэрэгтэй юм байна. Тэр нь юу гэдгийг мэдчих хэрэгтэй юм байна гэдэг. Одоо ч бас юм сайхан болж шүү. Гэхдээ чиний тэр одоо хон мэрэгжлээ сонгохдоо ингээд алдсан гэж ярьж шít. Тэг чи харин чамайг алдсны чинь ойлгуулсан агуу их ашиг тулсан биш үү? Бараг ер нь тийм. Тий. Зочдуудлын анги төгсснөөрөө би ерөөсөө харамсдаггүй. Тий. Яагаад үйлчлэгээ хүндлүүлж зохион байгуулалтыг маш их сурч авсан. Тий. Зочдуудл гэдэг бол ерөөс тэр чигээртэй зохион байгуулалт. Зохион байгуулалт байхгүй. Зохион байгуулалттай хүн бизнесийн удирдлагаа сураад тэр санаачлагыг гаргадаг болж чадаад бизнесээ амжилттай явуулж болж байгаа юм чинь энийг төр дээр яаж явуулж болох юм бэ гэдгийг л турших гэдэг байгаа байхгүй юу? Яг үнэ тий яг турших биш хэрэгжүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Ингээ хийж хэрэгжүүлээд эхлэх байгаа байхгүй юу? Тийм бай. Тий. Бүх хүнд байр хэрэгтэй. Одоо нэг хүүхэд төрөхтөл байр хэрэгтэй. Хоёр хүүхэдтэй бол хоёр байр хэрэгтэй. Ингээл ингээ үржидэг шүү дээ. Тэгээ биднээс сөөхүүлээ. Олон болох хэвээр. Тэгээд энэ ажлыг хийж яхад одоо яг хэцүү юм юу вэ?
яг өмнө хэлэхэд хамгийн хэцүү нь маш олон хүн орж ирдэг. Бүр үнэхээр энэ юм яг яана гэмээр юм орж ирдэг. Энэ өвөг яандаа гэдэг. Болдог бол би нэг байр өгöd оруулчихсан гэдэг. Тэгээд тэр хүнд ингээд тэр олон хүмүүсийг ингээд ирээд бүгдэнд нь тусалж чадахгүй байгаа даа. Үнэхээр эмзэлдэг. Өөрөөр чинь хамгийн эцсийн горилгын харцаараа ирж шин. Тэг энэ хүүхдэл чадна гэж бодож ирж байгаа байхгүй. Тэг тэр бол хамгийн хэцүү. Түүнээс бидний хийж байгаа ажилд бол хэцүү саад гэж байх ёсгүй. Одоо бол бид нэр бас харьцангуй их хөрөнгө мөнгө босгочлоо. Нийслэлийн орон сууцны корпорац. Харьцангуй өндөр их мөнгө босгочлоо. Харьцангуй энэ бол явах зарчим тогтчлоо. Нэг өсөндөө нөгөө өмнөх гэр ороолын дахин төлөлтгээд орон гэргүй болгоод хайцаа хаяа явцсан шиг дахиж тийм үйлдэл явахааргүй болгож тавилаа. Гэр ороолын дахин төлөлт тийм муу юм байсан гэж юу? Муу зүйл биш, буруу юмар явсан. Санаа нь бол зөв боловч санаа зөв арга нь буруу. Санаа зөв боловч алдаатай байсан. Ер нь бол зөв, санаа нь зөв ажил эхлүүлсэн. Гэхдээ энэ дотор бол алдаатай байсан. Энэ өмнөхөө ерөөсөө огт муулж болохгүй. Хамгийн гол нь ажил эхлүүлэх нь зөв, чухал. Гэхдээ энд одоо нэгсэндээ девелопер одоо хөрөнгө оруулагч компаниар ерөөсөө орж ирдэггүй. Гэр ороолын дахин төлөлт. Ингээ харахад одоо ингээд хохирцсон иргэдийг очоод тэр компаниудаа ингээ очоод уулзлаар хөрөнгө оруулагч компаниар ордог. Ерөөсөө тэр нэг блок, хоёр блок барихаар компаниуд орж ирсэн байна. Нэг талдаа нөгөө талдаа эхлээд дандаа тэр төсөл сонгуульч шалгуулалт явахад дид үтсийг хийх эрхийн нөгөөд исэн байна. Мөнгөтэй. Тэгэхээр тэр дид бүтцийг авах зорилготой ороод ирсэн юм биш үү гэдэг тийм харлага төрөхөөр. Тэгээд тэгэхэд тэр айлуудыг чөлөөлөө сайхан дид бүтцээ тавьж эхлүүлж хагаад дид бүтцээ тавьчаад юм ингээ хаяа явчихдаг ч юм уу. Үндсэн зорилго нь биелжлээ шүү дээ, тийм ээ. Энэ дотор цөөхөн хідэн сайн явж байгаа компани байгаа. Цөөхөн хідэн сайн явж байгаа компани байгаа. Нэг нөгөө ярихад үнэхээр сайн явж байгаа компани байгаа. Яг энэ журмыг сайхан цааш нь өөрчилж сайн болгох хэрэгтэй. Маш олон төрлөөр энэ орон сууцны бодлого руу орох хэрэгтэй байна. Маш олон төрлөөр энэ гэр хороолол руу орох хэрэгтэй байна. Ганцхан гэр хорооллыг дид бүтцүүлнэ гэж ярьж юусоо болохгүй. Тэр орон сууцны хөтөлбөр эдрээ яаж хийх маш зөв бодлогоор хийх хэрэгтэй байна. Энэ чинь хот төлөвлөлтөнд дунд хийдэг. Энэ чинь мэрэгжлийн хүмүүс хийдэг зүйл байхгүй. Энд ихтэй энд хамгийн чухал зүйл нь иргэдийн оролцоо байдаг. Яг над иргэдийн оролцоос. Одоо манай энэ цонхор ийшээ харангуйтын засхны оны хажуугаар байгаа одоо нэг ямар хэмжээтэй үлээ нэг ашинууд байдаг штэ. Нэг айлын хашаан дотор маш том бизнес байна. 2 гэр барьсан, 2 яндангаас утаа гарцсан. Дотор нь 4 оюутан, 6 оюутан амьдруулсан. За тэр жорлон бол ойлгомжтой үйл ямар болох нь. Тэ. За тэр дотор байгаа машин айлын хүний машин оруулаад хөлсөр ашинда тавиулчих чинь. Тэр нэг муу жоохон талбай дээр маш их бизнес өгөх. Гэтэл энийг яаж худалдаж авах гэдэг? Бүгдийг худалдаж авдна гэсэн ойлголт биш л дээ. Одоо жишээ нь бизнес эрхэлж байгаа талбар дээр явхад зарим бизнесүүд эндээ үлддэг. Жишээ нь бид нар энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төв болгож байгаа юм. Одоо Баян Хөшөө, Сэлб, Динжиминг, Дамдаржаа, Шар хад, Толгойт гэдэг. Угаандаа Шар хаданд очиод дэд төв байгуулахдаа бид нар тэр даа хүрээг очиод нүүлгчдгүй. Ингээд хөөгөө явуулчдгүй. Тэнцээ байгаа тэр олон ажлын байрыг тэгж сүйтгэж болохгүй байхгүй. Харин тий. Тэр ажлын байрыг хадгалсан хэлбэрээр сайжруулсан хэлбэрээр тэр орчмыг яаж шинээр төлөвлөнө гэдэг чухал зүйл байдаг байхгүй. Наадах чинь. Яг наадах чи би хэлүүлэх гэсэн. Яг. Тэгэхээр ерөөсөө хамгийн чухал зүйл би түрүүнд орон сууц нэг энд бодлого чинь биш. Тий. Хамгийн чухал зүйл нь ажлын байр гэж би хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө ажлын байр гэдэг зүйлийг үлдээхин төлөө байнга явж байдаг. Тухайн хороолол хотгонд баригдаж байгаа бол тэнд ажлын байр. Дээрэс нь бид нар хаач орон сууц барьсан энэ орлогын холимог тогтолцоо гэдэг юм заавал байх ёстой. Нэгсэндээ бид нар чинь одоо урагшаага 2 гүр даваад нөгөө хосгүй баян гэж яриад байгаа байлоо. Тий. Тэрүүн шиг орлого өндөртөө тийшээ яваад байдаг. Орлого багтаан захаараа яваад байдаг. Тэгсэн хэрнээ тэр захаар нь дахин төлөвлөлт яриад байдаг. Тинчээ яаж барилгын компани өндөр үнэтэй байшин барьж чадах юм бэ? Зарж чадах юм. Тийм шүү дээ. Тийм болохоор тэрийг томоор нь, хорооллоор нь, отгоноор нь асар том ногоон байгууламжтай. Үнэхээр том зогсоолтой. Яг ажлын байртай хийх юм бол иргэн дойрны газрын үлэмж үүснэ. Нөгөө талдаа ерөөсөө
энэ барьж байгаа орон сууц болгонд заавал түрээсээр иргэд байлгадаг байх хэрэгтэй байна. Заавал тэр яг орлогоор нь нэг ингэж ангилсан хэлбэр явдаг байх хэрэгтэй. Манай энэ хүн доор ингээд машинаар ингээд доош явангууд хоёр байшин барьсан. Тэгээ тэр байшингийн яг ингээд бүр шахаад нэг айл өнөөдрийн хүртэл тэр газар өгөхгүй байна. 350 саяар өгнө гэж дуулдаж байсан сүлдээ 500 сая болсон баг. Ингээд яг орох гэсэн хагаа таглав. Тэр хүн өөрх нь хувийн өмч юм чинь. Тий. Улсаас бас нэг мөнгө тогтооцсон байна тий. Тэр нь болж өгөхгүй байх шиг байна. Энэ бол бидний газар чөлөөлт бол ийм байна. Хамгийн дөрөнд дөрвөн га талбарт иргэд нэгдээд ирсэн тэр хороолол бид нар очиж газар чөлөөлт хийж байгаа. Гэхдээ энийг нөгөө нэг дид үтэц очиж болох боломжтой 25 байшлаа бид нар зарлчиж байгаа. Зөв. Тэгээд дөрвөн га төрсэн жишээ нь Баян өшөө дээр очиод бид нар тэр 5.3 га сая иргэд нэгдээд ихнийх нь газар чөлөөлт боллоо л да. За ингээд 5.3 га газрыг томоор нь чөлөөлөхлөөр тэн дээр яг нөгөө бид нар агаарын бохирдол яриад байсан хүмүүс яг очисон чинь газар чөлөөсний дараа хамгийн аимшигтай мөрсний бохирдол шүү дээ. Тэгин шүү дээ. Тэр чинь 5 м дутамд нэг жорлон байсан юм чи. Тэгээд энэ олон жил болсон зарим хашаан дотор хамгийн багтаал 3 жорлон. Тийм шүү дээ. Тэгээ магадгүй заримд нь 4-5 жорлон. Тэгээд энэ бол энэ хөрсний бохирдол гэдэг юм бол Монгол дээд зэгтээ тулсан. Ямар сандаа Японы эрдэмтэн ирээд хэлсэн шүү дээ. Энэ Улаанбаатар хотын хөрсний бохирдол бол ундныхаа ус нөлөөлж тэгээд энэ хорт тавдар үүсэж байгаа их эхлэл болоод иж магадгүй шүү гэж хэлээд байгаа шүү дээ. За хоёулаа би нөгөө гинт хэнийг мэдсэн чинь нөгөө энэ одоо гэр хороолт энэ урдандаа амьдардаг учраас өөрийн чинь тэр юу их орчиж өөрөө тэгээд тэр удирдлагын академи төгссөн тийм ээ. Магистр. Яг сэдвүүн түүнээс гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөлөх дүн шинжилгээ. Тэгэхээр өөрөө бас энэ яг ажиллаж байгаа энэ нэргээл бас чиглүүлээд шүү дээ тийм үү? Тий яг тэр та түрүүн хэлсэн шүү дээ дипломын чиний одоо сургууль төгссөн чинь чамд хэрэг болж гинэ үү? Хэрэг болж байгаа үү? Яагаад хэрэг болж гинэ гэхээр ухаандаа бид нар яг энэ дээр ингээд анх орж ирээд улаан энэ нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулаад шинэ байгууллага. Энэ байгууллага дээр байшин барих нэгж төгрөг байхгүй. Тэр үедээ л хотоос танах одоо компани болгоод тусдаа гарч байгаа бол цалингаа өөрсдөө хариуцаарай. За ингээд тэгэхээр яаж хөрөнгө босгох вэ? Яаж мөнгөтэй болох вэ гэдэг. Одоо бол манайх их том ярьдаг болсон шүү дээ. 3 жилийн хугацаа гэдэг бол гэхдээ энэ хугацаанд гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхэд үндсэндээ нэг хамгийн хурдандаа л 3 жил болно. За тэгээд 5 жил, 6 жил. Бидний одоо гаднаас хөрөнгө оруулалт авч байгаа Азийн хөгжлийн банк байна, Европын сэргээн босголтын банк байна, Дэлхийн уур амьсгалын ногоон сан байна. Европын сэргээн босголтын банк түрүү нэлсэн. За ингээд дээрэс нь одоо бид нар Монгол банктай хамтраад бас сайхан ажил хийж байна. Хөгжлийн банктай хамтарч байна. Хөгжлийн банкнаас бас тодорхой төслүүд авч төслүүд санаачилж хийж байна. Зүгээр энгийн жишээ уур амьсгалын ногоон сангаас авч байгаа манайх 145 сая долларын хөрөнгө оруулалт авч байгаа. Энэ маань 50 сая доллар нь буцалтгүй тусламж. За. 95 сая доллар нь 0.25% хүүтэйгээр. За. Нэгсэндээ жилийн 0.25 баг хүүгүү шиг. Хэдэн жил. Тийм. Тэгээд ингэж авчирч байгаа. Энэгээр бол хамгийн гол нь яг энэ орлогод нийцсэн ногоон орон сууцыг барих хэрэгтэй. Тэр наадах чинь чухал шүү. Орлогод нийцсэн. Тэгээд одоо зүгээр би уран бүтээлч юм. Би өөрийнхөө одоо хүмүүстэйгээ хамт өөртөө чинь танилцж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө аваад байна гэсэн үг л дээ. Би одоо нэг ийм жоохон талбай дээрээ би өөрөө тэр шаардлагуудыг хангасан байшин бариад, тохижуулаад, ногооруулаад одоо тийм ээ. Тэр барилгын материалын тэр сонгохтой хүртэл зөв материал сонгоод ингээд хийсэн байхад надад ямар нэгэн дэмжлэг байна уу? Танд зээл өгөнц болно. Тухайн орон сууцаа барихад чинь тухайн байшингаа одоо сая яам дээр бид нар бас нэг хүчтэй хэд хэдэн бодлогуудыг гаргуулж чадлаа л да. Засгаар засагтаа үзүүлээд одоо нэгсэн тэр бодлогуудын нэгэнд түрээслээд өмчлөх гэдэг хэлбэрийг анх удаага журмыг батлуулж авсан хэлбэр нэг нь. Нөгөөх нь бол яг энэ хашаандаа амьдарч байгаа иргэд хашаандаа байшин барихад нь зориулсан зээл олгоо 8% зүйтэй зээл олгоо гэдэг энэ шийдвэрийг гаргуулсан юм байна. За энэ бол уул нь бол яамны ажил.
Яам одоо гэхдээ яамныхан бол энийг хийж байгаа сайн ажил. Гэхдээ энүүнд нь зориулсан их усүр хэрэгтэй. Энүүнд зориулсан их усүр хэрэгтэй. Энэ их усүртэй бид нар хэрвээ биднээсээ яг ногоон орон сууцны энэ төсөл хэрэгжүүлж байгаа талбарт хамрагдаад явж байгаа бас ингэ цаашлаад явах юм бол бас эднэрт зориулсан тэр зээлийн сан бий болгож байгаа. Тийм байна. Энэ манай уран баримлж очир болтын барьсан баримл. Та нар одоо ингээ харахад бол яг тийг компьютерлөө хараад тэг бордроо хараад зогсож байна. Энэ Нью-Йоркд байт Монгол баримл хийсэн. Дэлхийн шилдэг баримлын нэг сүүлийн үеийн. Одоо бид нэг иймэрхүү байдалтай байна. Зам мөрөө эргэж харж байгаа юм уу? Тийм ээ. Алцаалтайгаа онсооноо дүгнээд явж байна тийм ээ. Тэгээд хоёулаа таны хүсэл мөрөөдөл тэмүүллийн тухай нэгэн тэгс сайхан танилцсаных та кофе уух зур надад ярьж өгөөч би таны кофе уухаар өрий. За баярлалаа. За тэгээ. За кофенд явъя. Тулганд гал асуул сэтгэлд дулаан. Дулаан. Газ юм уу тийм ээ? Газ юм. Газ. Сэргээгт хэрчим хүч. Биш. Сэргээгт. Ер нь бол сэргээгт хэрчим хүчний хэлбэрч биш л дээ. Биш л дээ. За тэгэхээр хоёулаа нэг сайхан ярианд ор. Ягаад би энд алсын хараа 2050 гэдэг номыг тавьсан бэ гэхээр бид их хол харж байна. Одоо ер нь сүүлийн жилүүдэд тэгээд энэ нэг нуус тавшинд нэг гоё үгүй. Тэр тэнгэрийн хаяанд нэгэн сайхан хүйжиг тэргэн дотор гоо бүсгүй сууж явна. Тэр бүсгүй хүний гэргий болоогүй бол чамд авч өгсгүй гэж духан дундаа ганц нүдтэй дуваа сохор довн мэрэгэн дүүдээ хэлжээ. 3 нүдийн газар. Тэгэхээр энэ нэг тийм холын алсын хараа байгаа биз? Алсыг хардаг. Алсыг харж ш тухандаа ганц нүдтэй гэж байна. Нэг тийм одоо баг дуран аваа юм аа хайшин тийм ээ. Тэгэхээр энэ алсыг харсан ажлыг энэ хэсэг залуучууд санаачлаад хийсэлдэ. Алсын хараа. Энд өөрөө оролцсон уу? Оролцлоо яах вэ? Бид чинь хотын бодлого орж байгаа. Ялангуяа нөгөө хариуцж байгаа орон сууцны бодлого орж байгаа шүү. Тийм байна тийм ээ. Тий. Тэгэхээр энд яагаад вэ заавал энийг ингэж асууж байгаа юм хэрэг энэний нэгэн том хэсэг нь болохоор Улаанбаатар ба Дагуул хот гэсэн орж иж байгаа. Аймгийн төвүүдийн бүсчилсэн хөгжлийн юунд бол бас том хотууд нь бас юутай юм бэл. Бас давхар ороод явж байгаа. Тий. Тэгэхээр өөрөө бол миний ойлгосноор ер нь хот байгуулагч л юм байна. Нэг тийм өвөгдөлтэй цаанаасаа тий нийгмийг бариулахаар бүтээчдэг. Жишээлбэл одоо нийслэлийн орон сууцны корпорацийг 3 жилийн дотор тун чамгүй сайн хөрөнгөтэй бас ажил үйлсэн чигдэрсэн ийм байгууллага болгож идэ. Таны хүсэл тэмүүлэл энэтэйгээ холбоод энэ чи бидний л хүсэл тэмүүлэл тий. 2050 онд та хэд хүрсэн байх юм? 70 төгөж явах нь шүү дээ. Тий. Тэгэхээр одоо таны хийх барай зогсож байгаа ажил чинь байхгүй наадах чинь. Тий. Яг үнэ. Тий, танд ажил чинь бариулчихсан. Наад алсын хараагаа наад бичсэн зүйлээ биелүүлээрэ гэж байгаа юм байна. Би зүгээр л бариулчихжээ тий. Гой сайхан санагдчихэв. Үнэхээр одоо нэг хүний хүсэл мөрөөдөл тэмүүлэл гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тий. Нэг сайхан зүйлийг харъя үзье гэж бодож байгаа бол олонч газар очиж энэ орон сууцны бодлого хөтөлбөрийг харлаа. Өнгөрсөн хугацаанд бид нар бас энэ Улаанбаатар хотод энэ хотуудын орон сууцны форумыг хийсэн. Азийн хотуудын орон сууцны форум, орон сууцны форум. Энэ бол Улаанбаатар хотод анх удаага ингээд Улаанбаатар хотод хийсэн. Тэрэнд бол маш олон улсын хотуудаас ирж одоо илтгэл тавьж санал бодлоо илэрхийлж одоо ярилцсан. Ер нь бол орон сууцны бодлого хотуудад ямар явж байгаа юм? Хаашаа чиглэж байгаа юм? Юуг голчилж байгаа юм? Дэлхийн нийтээр юу руу чиглэж байгаа гэдгийг тэр форум дээрээс одоо энэ салбарт ажиллаж байгаа хүн болгон мэдэж авсан юм. Тэгээд тэр бодлоготой бид нар энэ
алсын хараа 20 50 байна нийлж ийнэг үү гэж. Ерөөсөө л тэр бодлогын гол үндсэн санаа нь чи шилжүүлсэн байгаа. Нөгөө нэг орлогод нийцсэн орон сууц гээд байгаа тийм ээ. Тэгээд одоо бас дээрээс нь энэ орлогод нийцсэн гэд дотроо энэ бүгд үндсэндээ бараа шингээд орчиж байгаа. Тийм ээ одоо бас түрүүн оюун эрдэнэ сайд бас хэлжсэн нийгмийн даатгал чухал гэж ярьжсэн тийм ээ. Нийгмийн даатгалаа төлж байгаа хүн бол тэрний хамгийн том баталгаа үн цэн болж Тийм шүү дээ. Тэгээд эргээд нийгмийн даатгалд хуримтлагдж байгаа тэр мөнгийг хоримтлал болгож тэргээрээ бас орон сууцнд орох тэр болцоог хангадаг хэлбэр явах хэрэгтэй юм байна. Нэг нөхрөл хачийн мэрэд ирсэн чинь нийгмийн даатгал төлсөн мөнгөөр би хизээч орон сууцтай болохгүй гэсэн. Энэ бол бид нар энийг эхлүүлэх ёстой. Тийх ёстой. Энийг хийж хэрэгжүүлэх ёстой. Тий. Одоо бид нар өмнө нь юу гэдэг бондын мөнгөөр одоо эсвэл өндөр хүүтэй одоо өндөр өртөгтэй бонд авч байгаад орон сууц барьчаад нөгөөтхөө иргэдэд өгөөд буцаагаад тэр мөнгө олж авах гэдэг бол бас хэцүү шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт гэдэг бол урт хугацаатай одоо хүү багтай ийм хөрөнгө оруулалтуудаар бол орон сууц руу оруулах юм бол хамгийн үр дүнтэй өр бүтээлтэй. Цаашдаа урт хугацаанд яах юм? Дандаа л тэгэж хөрөнгө оруулалт тайсаар явах уу? Тийм ээ. Тэгэхээр урт хугацаанд бол энэ бодлого төр явснараа бид нар явах юм бол хамгийн хурдан одоо орон сууцчлах хөтөлбөр хэрэгжих юм а гэж. Та одоо дал хүрээгүй шухуу байхдаа л эний үр дүн үзэхийн төлөө зүтгэн харна тийм ээ. Тэрний төлөө явна. За тэрнээс цааш таны өөр хүүхэд Улаанбаатарч биш. Монголын хүүхдүүд ирээдүйн үе маань ямар байгаасаа гэж та хүсч бодож байна. Хамгийн чухал зүйл бол энэ Монгол гэдэг үндэстэн, Монгол гэдэг энэ тэг хамгийн гол нь тархлаагаа авч үлдсэн тийм л хүмүүс байх хэрэгтэй. За цаашлаад Улаанбаатар хот ямар байгаас вэ байх ёстой вэ гэж би дандаа хүсэж тэмүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хот тэр ингээл тэгэл бодлоо дандаа л нөгөө нэг орон сууцны энэ байгууллагад ажиллаж байгаа болохоор энэ тал руугаа харж байгаа. Ерөөс орон сууц гэхэлэр бүгднийг орон сууцчлахыг хэлж байгаа зүйл биш л дээ. Жишээ нь одоо нэг байшин бариад тэр байшин нүхэн жорлонгүй тийм ээ. Нүүсээр галалтгүй байвал энэ бол орон сууц хүн байхгүй юу? үгүй жаргал. Ягаад гэвэл тэр чинь одоо тэр нэмүү тэгээ өөр нь жижигхэн газартай. Өөр нь жижигхэн газартай тий. Тэрэн дээр нэмүү ногоо могоо одоо янз бүрийн юм ургацсан. Хүн болгон хүснээрээ тэр хэлбэрээр одоо өндөр байшинд орон сууцанд орох нь өндөр орон сууцанда тийм ээ. Тэр ер нь бол манайхан чинь жоохон нас ахаад ирэхлээр л газартаа сайхан тийм нэг юм гэж ингэж бодоод байгаа. Одоо л ингээд хөрсний бохирдол, агаарын бохирдол гэдэг байгаа болохоос тэгэл магадгүй хүмүүс одоо Монголын нөгөө тархлаа нь Монгол хүний нөгөө өөрийнх нь генерээ тий бас л нөгөө цуслан гэж тэмүүлдэг, хөдөө гэж тэмүүлдэг. Тэндээ харин хизээч одоо битий нүхэн жорлоо ухаасаа. Тий. Хизээч битий нүрсээ түлээсэй л. Энэ газрын одоо хөрсний бохирдол арилдгүй. Маш удаан хугацаанд. Гэхдээ цэвэршин. Маш удаан хугацаанд. Гэтэ бид нар энийг цэвэрлэх ёстой. Цэвэрлэх ёстой. Яг үнэ. Хүлээхгүйгээр. Хүлээхгүйгээр. Тийм штэ. Нэгэнт л энэ олон одоо 1.5 сая хүн амьдрчин цаашаага өснө гэж байна. Гэтэл жорлонгоо цэвэрлэхгүй хөрсний бохирдлоо янзлахгүйгээр цаашаа явна гэж бол ойлголт байхгүй шүү дээ. Тий. Биднээс өөр хүүхэд жаргалтай сайхан нийгэмд айх аюулгүй амар төвшин. За энэ юу гэдэг ямар гоё аяг вэ? Аяг нь өөрөө юу? Аяг нь өөрөө бол одоо миний хамгийн дуртай өнгө. Дуртай хэлбэр хуучны сайхан хэлбэрлэл дээр энэ кофе уугаад их таатай. Тий. Хуучныхаар бол одоо CIA гэж ярьдаг үү шүү дээ. CIA го. За. Хизэнээс кофе ууж эхлэв та? Би нэг олон жилийн өмнөөс уугаагүй. Нэг 10 жил болж байна. Чин бүрүү эмч бол бүр тэгсэн шүү дээ. Өдөрт 2 аяг кофе заавал уув. Тэгж юм лээ. Илгэнд сайн гэж. Тэгж юм лээ. Тэгээ ер нь чин бүрийн эмч нэг мундаг уугаа. Юмыг яг тааруулаа хэрэглэх юм бол эм. Тэ. Тааруулахгүй л хор шүү. Хоёроос илүү ч дотооч хөө гэж байгаа. За таныг хөрөлдсөн ирсэн их баярлалаа. Тэгээд би нэг ирсэн зочиндоо нэг ийм тэмдэг зүүж өгдөг. Тэгээд би одоо хүртэл
зүүж өгөөгүй түүх байхгүй. Ягаад гэвэл надтай ирж уулзсан миний урилгаар ирсэн хүмүүс маань энэ улсыг дараагийн нэг хэдэн жил аваад явчих. Нас бие сэтгэл оюун ухаан дадлаг туршлага нь жигдэрсэн шин тооллын шин төрийн тийм яхаа аргагүй гадаа ирээд хаалга тогшиж байгаа дараачийн үе маань юм аа. Тэгэд би энэ тэмдгийг зүүж өгдөг. Гэтэ энэ бол одоо шагнал биш шүү. Гэхдээ энэ шагнал биш юм бол юу байж болох вэ гэж энэ бол их итгэл юм. Би танд маш их итгэж байна. Таны энд би За зүгээд гэдэг. 20-50 биелүүлээрээ гээд Харин тийш дээ. тэгээ биелүүлэхдээ ингээд 100% биелүүлээрээ гээд өгч байгаа юм байна гэж. Тийм ээ. Тийм. 100% итгэл. Та хаа явууч бие боловсруулсан байх ёстой. Та бие сайхан боловсруулсан хүн байна. Хүн гэрээ сайхан тохинуулсан байх ёстой. Та бол идэх хоол, уух хүнд, хүүхдийн сургуулийн төлбөрөөс айхааргүй болцсон. Та одоо нэг улс гэрээ тохинуулах ажилдаа бас чин зориг тавиад, чин зүтгэл гаргаад явж байгаа ийм сайхан хүн мөн байна. Тэгэхээр энэ бол энэ тэмдгийн эзэн бол та мөн. Баярлалаа. Энэ мэдээж хасар том хариуцлага. Яг зөв. Чи 100 авах ёстой шүү гэл. Одоо нэг өсөндөө бидний хоёр бол онц авах ёстой шүү. Тэгэхээр одоо онц автлаа зүтгэх ёстой байна. Тэгээд бас энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд одоо маш их баярлалаа. Дандаа сайхан залуучууд орж байгаа юм байна. Тэр олон залуучуудыг харахаар би бас эхнээс нь хараад үнэхээр бас их омгшсон. Өөрөө одоо хэдий. Одоо 40 рүү л явж байна. Тун ойрхон байна тийм Тун ээ. ойрхон байна. Тий. Тэгээ дандаа л Ямар сайхан. 80 оны. Тэгээд тийм болохоор дандаа тэр сайхан үе тэнгийн залуучууд ороод мундаг залуучууд ороод явж байгаа болохоор хараад таныг бас өрсөнд үнэхээр их баярлалаа. Тэгээд одоо хичээх болно. Энэ олон түмний өмнө ийм одоо том хариуцлага хүлээлгэж өгч ийн гэж ойлгож байна. Баярлалаа. Сайн сайхныг хүсье. За баярлалаа. Алсын замд чинь амжилт хүсье.